За дэлхийн нийтээрээ ер нь тэгээд онлайнаар бараа таваараа захиалаад тийм ээ хөргүүлээд ингээд үндсэндээ сурчлаа. За үүнийг дагаад бол энэ үндэстэн дамсан тийм үү тээвэр логистикийн асар том зах зээл бий болчлоо. Монгол улс бол геополитикийн хувьд бол хамгийн зөв байралтай буюу Евразийг холбосон хамгийн дөт зам дээр бид нар зогсож байгаа. За энэ утгаараа бол бидний Азиас гарч байгаа энэ их бараа бүтээгдэхүүнийг Европ руу дамжуулан ачлах логистик хаб болж хөгжиж боломжтой. Тэгэхээр өнөөдөр энэ эрх үүргийг хуулиараа хэрэгжүүлж болох хамгийн боломжит компани бол Монгол шуудан компани байдаг. Тэгэхээр өнөөдөр Монгол шуудан компани хуулиараа боломжтой ч гэсэн өнөөдөр энэ менежмент, өнөөдөр энэ цаг хугацаатай уралдаж байгаа энэ олон улсын стандарт шаардлаганд хүрч чадахгүй байна. Яг тэгэхээр энэ компани 34% нь хувийн компаниуд байдаг, хувьцаат компани 66% нь төрийн компани байна. Төрийн энэ том бүтц чи хөдөлж өгөхгүй. Хувийн компаниуд хөрөнгө оруулалт хийгээвч энэ 66% хөдөлгөхгүй байгаа. Тэгэхээр энэ хувьцаат компани энэ эрхцэн орчныг нэг тийш нь болгох хэрэгтэй. Давуу эрхтэй хувьцааг нь эсвэл төрийн өмчийн компани руу шууд шилжүүл эсвэл хувийн компани давуу эрхтэй хувьцаагаа эзэмшээд энэ логистик хаб хийх менежментийг маш яралтай сайжруулах хэрэгтэй. Ингэж бид нар Аз Европыг холбосон энэ логистик төв энэ тээвэр логистикийг Монгол улс барьж авах ёстой. Айс бөгөөс бид нар энэ тээвэр логистикийг хийж гүйцэтгэх хувийн компаниудыг ажиллах эрхцэн орчныг сайжруулах ийм шаардлагатай момент төр иржээ. Цаг хугацаа бол байнга бид нартай уралдаж байгаа. Өнөөдөр бол бидний өрсөлдөгч улс орнууд Казахстан байна, Турк байна, Евразийг холбосон энэ бүс нутгууд байна. Бид нар бол бүс нутгийн хувьд бол хамгийн ойрхон байгаад идэг. Гэтэл энэ бодлогоороо ингээ хоцроод иж болохгүй байна. Энийг бид нар яаралтай шийдвэрлэж энэ хууль эрхцэн орчныг сайжруулах ёстой гэж үзэж байгаа шүү. Монгол Infinity шуудан компани үйл ажиллагаа явуулаад 4 жил орчин болох ч юм уу да. Тэгээд шуудангийн салбарт бас тодорхой хэмжээнд үүрэг оройл гүйцэтгэе, шинэ үе ирж гин, шинэ зарчим байлгая. Тэгээд миний ажил бол шуудантай холбоотой 24-5 жил ажиллаж байгаа юм байна. Тэгээд бас нэг тодорхой хэдэн санаанууд хэлчихье гэж бодож байна. Нэгдүгээрт шуудангийн салбар өөрөө өнөөдөр тодорхой тоглоомын дүрмгүй ирчлээ. Өөрөөр хэлбэл бодлогын баримт бичиг гэдэг юм харилцаа холбооны салбар дотор шуудангийн салбарт маань алгаа хувь яаж ажиллах гэж байгаа төр төлөөлж байгаа үндсэн сүлжээ эзэмшигч гих байгууллага яаж ажиллах гэж байгаа гэдэг юм бол тодорхойгүй байна. Тийм учраас энийг бол айгүй тодорхой болгож иж цаашаа явахгүй бол үндсэндээ мохордон байдалд орчих гээд байна гэдэг ийм зүйлийг хэлэх гэсэн юм аа. За хоёрдугаарт бол шуудангийн тухай хууль маань 9 удаагийн нэмэлтийн өөрчлөлт орсон. Хамгийн сүүлийнх нь 19 онд орсон. Тодорхой зүйлүүд бол орсон нэртэй энэ маань амьдралд хэрэгжихгүй байна. Нөгөө талаасаа нийгмийн шаардлага хангахаа байчлаа. Тийм учраас шинээр дээл оёхгүй болвол одоо байгаа дээл маань цоорсоор байгаа дуусчлаа гэж. Тийм учраас шийдвэр гаргагч та бүхэн маань энэ хоёр асуудлыг онцгой анхаарч өгөөч гэж нэгдүгээр асуудал байна. За хоёрдугаарт бол харилцаа холбооны зохицуулах хорооноос 140 гаруй аж ахуй нэгжид шуудангийн үйлчлэгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон. Үүнээс 100 гаруй нь хамгийн олон тоотой 100 гаруй нь тодорхой орнуудаас бүр тодорхой дестинейшнээс карго эрхэлдэг компаниудад зөвшөөрөл өгсөн. Өөрөөр хэлбэл 30 гаруй компани л одоо энэ дотоодын бөгөөд гадаадын улс доторын зах зээл дээр л тоглож байгаа. Тийм учраас нөгөө бенз ба бусад гэдэг шиг Монгол шуудан ба бусад гэдэг нэг ийм ойлголтууд төрсөн. Цаашдаа яаж явах гэдэг нь тодорхойгүй нэг ийм байдалд хүрчээд байна. Тийм учраас цаашдаа энэ тусгай зөвшөөрөл олголтын асуудлыг бол нэлээд сайн анхаарч ойлгохгүй болвол энэ зах зээл маань өөрөө яг нэг 40 тэрбумын тоо гэж явдаг. Би бол үгүй гэж харж байгаа. Энэ маань одоо миний ярих гэж байгаа 3 дугаар сэдвтэй холбоотой. Өөрөөр хэлбэл шуудангийн бизнес бол дотоодын бөгөөд гадаадын урсгалаас шууд хамаардаг. Дотоодын урсгал гэдэг ихтэй зэрэг улс дотроо явж байгаа шуудангийн хүргэлтийн тоо хэмжээ Улаанбаатар хот дотор бол одоо нэг 30 мянган ширхэг илгээмж өдөртөө албан бус тоогоор хүрэгдээд байгаа юм байна гэдэг тоо байдаг. Ингээ харахтай зэрэг бол 40 биш юм байна, 10 төрчих юм байна, 10 дахин юм байна, нэг 300-аас 400 тэрбумын зах зээл байгаа юм биш үү? Энүүн дээр Монгол шуудан бөгөөд бусд нь яаж тоглох юм бэ? Нэг юм асуудал. За дөрөвт бол гадаад урсгал гэдэг ихтэй зэрэг геополитикийн хувьд, геозын хувьд бол бид нар чинь их айтайхан байршилд байж идэг. Өөрөөр хэлбэл хятад гүрэн
дэлхийг хувцална гэдэг ийм урайтай. Ингээд хил дамсан захим худалдаа бол супер хөгжиж байна. Ирээн дээр нөгөө олон доллар чинь ирцээ. Ийм учраас одоо бид нар дотоодынхаа зах зээлийг яаж хангах юм бэ? Энэ үндсэн сүлжээ эзэмших гэгдэж байгаа энэ компани цаашаага бариад явах юм уу? Бусад улсууд орох юм уу? Боломж байгаа мó байхгүй мó? Гэтэл энэний цааталд бол хин нэгэн этгээд хин нэгний хоолноос хүртэх гээгүй. Хятад гэдэг улсад далаа шиг том энэ зах зээл чинь байгаад байдаг. Сая 11 сард ингээд Тэмүүн гэдэг урсгал орж ирлээ, хүн болгол мэдж байгаа бах. Албан ёсоор Хятадаас орж ирсэн урсгал. Ингээд энэ урсгал дээр бол одоо нэг 3-4 аж ахуй нэгж тоглож байна. Өөрөлдвөл зах зээл дээр байж байна. Бас л бодлоонтай. Тийм учраас энийг зэгцэлж өгөөч ээ. Цаана дахиад одоо пиндуудаа ороод ирсэн ээ. Яг энэ үн шиг ийм үйл ажиллагааг бидний хил залгаж байгаа За захин хөгжил инновац харилцаа холбооны яамны төрийн нэрийн бичгийн даргаалтууд. За шуудантай холбоотой өнөөдөр банк орон дээр бодлогын асуудал яригдж байгаа. Тэгээд яам бол хууль эрх зүй өнөөдөр одоо 22 жил хэрэгжсэн шуудангийн тухай хуулийнхаа хэрэгжилтийн үр дагаварт нь үнэлгээ хийсэн. За үүнтэй холбоотойгоор шуудангийн салбарын хөгжил, за одоо бодит байгаа нөхцөл байдал шаардлага цаашид энэ хууль эрх зүйн хүрээнд шинжилэл өөрчлөлтийг авчих юм зайлшгүй шаардлагатай байна гэдэг дүгнэлт гарсан. За ер нь яамнаас 2025-26 онд дамжуулж одоо тулгамдж байгаа асуудлыг шийдэх хүрээнд шуудангийн тухай хуулийг бид нэр энэ ондоо өргөн барьж амжихгүй ямар ч ажлын хэсгүүд гарцсан удаад нэг олон улсын дуршлага одоо явж ирж байгаа нөхцөл байдалд байгаа бод дүн шинжилгээ хийх гэдэг ингээд хуулийг чанартай боловсруулах үүрэг бүхий одоо ингээд ажлын хэсэг гарцсан ажиллаж байгаа. За 8 удаагийн өөрчлөлт орсон боловч бодит байдал дээр одоо та бүхний харж байгаа хувийн хвшлийн нь хэлж байгаа дүгнэлт бол бас бодиттой нөхцөл байдал байгаа гэдэг аль аль талаас харж байгаа. За Монгол улс шуудан одоо захим худалдааны бодлогын баримтчийг боловсруулах юм зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа. За нэг талаасаа захим худалдааны асуудал, захимжилттай холбоотойгоор шуудан уламжлалт шуудан хөргөлтийн асуудлыг ямар байдлаар ямар бодлогоор шийдэж ирэх вэ гэдэг асуудлыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг яам дээр гаргасан байгаа. За шуудангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн төс боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. За хаягжуулалтын тухай хуультай холбоотой ажлын хэсэг, засгийн газар даргасан ажлын хэсэгтэр яамнаас санал боловсруулаад ажлын хэсэг гишүүнээр ажиллаж байгаа. За дэлхийн шуудан холбооны 4-ийн 11 дугаар нэмэлт протоколыг сойрхон батлуулах, улсын хурлаар батлуулах төслийг боловсруулсан. Одоо энэ хаврын чуулганаар батлуулахаар зорж ажиллаж байна. За Аз номхон далайн хил дамсан цаасгийн худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлцээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг мөн одоо хувийн хвшил төрийн байгууллагуудыг оролцуулсан. Замын үд одоо шуудан логистикийн төв байгуулах техник эдийн засгийн үндэс, за геополитикийн болоод энэ худалдааны олон улсын нөхцөл байдалтай уйдуулаад одоо зайлшгүй логистикийн төвийг байгуулах ёстой гэж техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгавраа төрийн худалдаа авах ажиллагаанд хүргүүлсэн. Энэ одоо тендер зарлагдаж энэ ондоо эрхчлэлийн төсөв болоод одоо аль ямар их усөр шийдэгдэх үү гэдэг дээр тэцүүгээ бид нар боловсруулж ажиллаж байна. За захим худалдааны хууль эрх зүйн орчин боловсруулах, ер нь Монгол улс худалдааны хууль эрх зүйн орчноо боловсрон шинээр бий болгох асуудал яригдвал захим худалдааны хууль эрх зүйн орчныг аль талдаа шийдэж явах юм бэ гэдэг одоо асуудлыг ярих эдийн засгийн хөгжлийн яам дээр энэ ажлын хэсэг ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Бид нэр захим худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр бас бодлогын судалгааны ажлууд хийгдэж байгаа. За олон улсын захим худалдааны дэд бүтцийг бий болгох чиглэлээр олон улсын хурал одоо зөвлөгөөнүүдийг зохион байгуулах, за олон улсын одоо мэргэжлийн олон улсын байгууллагуудтай хамтран идэвхтэй ажиллах чиглэлээр бол ингээд бодлогын чиглэлийн ажлуудыг бол яам авч хэрэгжүүлж ажиллаж байгаа. За цаашид энэ нээлттэй компани асуудал нэг талаас явж байгаа. Хоёрдугаар одоо төрийн оролцоотой гэдэг утгаараа явж байгаа учраас энэ ер нь листед компаниудын үйл ажиллагаа, зах зээл дээр гарч байгаа хөл мэдээлэлээр гарах гэж байгаа мэдээллүүдэрээ ч гэсэн манай салбарын шуудангийн салбарын тэр тусмаа их учиртай дуурахгүй бол энэ листед компани мэдээлэл бол олон улстай ч гэсэн их болгоомжтой ханддаг, улс төрн ч гэсэн болгоомжтой ханддаг учраас их хурлын гишүүд маань ерөнхий байдлаар асуултаа асууж байгаа. Манай салбарын энэ дээр бас нэг жоохон болгоомжтой хариултуудыг бодлогын төвшөнд хариулаарай та бүхэн манд.